За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаадаа бид 2024 онд хэвлэгдэж гарсан Америкийн зүрхний нийгэмлэгч болон бусад хамт ажиллагааны нийгэмлэгтэйгээ хамтран Мессалын зүрх судасны эмгийн менежмент хэмээн удирдамжийг та бүхэндээ танилцуулъя. За энэ эмнэлзүүн Мессал хийдэг эмчнэрт бол бас анхааруулжтай авах зүйлүүд бас ажиглагдж байсан. За энэ удирдамжин дээр бол Мессал хийхэд бид нар ямар шинжилгээ хийх шаардлагатай, аль эсвэл ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй. Энэ нь Мессалын үед зүрх судасны эмгийн болцсогүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, зүрх судасны эмгийг эрт илрүүлэх, зүрх судасны эмгэх хавсарсан өвчнөд Мессал хийхэд юуг анхаарах талаар бас тодорхой хэмжээгээр дурдсан байдаг. Тийм учраас энэ зүйлийг бол эмнэлзэн удирдамж болгоод энийг бол эмнэлзэн практикт бол ашиглах нь зөв юм аа гэд хоёрын бие зөвлөмжөөр бол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Мессал хийхээр төлөвлөж байгаа өвчтөнд бол зүрх судасны эмгийн эрсдлийг үнэлдэг, эрт илрүүлдэг, эмгэг хавсарсан бол хүндрэлээс сэргийлэх ашиг тустай шүү гэмээр бичсэн байдаг. За энэ Мессал орох үед бол зүрх судасны эмгийг эрсдлийг үнэлдэг, эрт илрүүлдэг ямар зүйл дээр анхаарахыг бол 1977 оноос эхлээд индекс байдлаар гаргаад тэгээд бол энийг дагаж мөрдөж эмнэлзүүд бол ашигласаар ирсэн. За сүүлийн үед бол энэ зүйл маань улам төгөлтөрчөд юун дээр анхаарах уу, ямар зүйл дээр эрсдлийг үнэлэх үү, зүрх судасны эмгэгтэй үед юуг анхаарах талаар бол бас бичсэн байдаг. За тэгээд зүрх Мессал орж байхад ямар шинжилгээ хийх шаардлагатай вэ? Ялангуяа зүрх судасны шинжилгээ хийх шаардлагатай вэ гэдэг дээр бол та нар сайн мэдэх бах тий. Нэгдүгürt бол зүрхний цахилгаан бичлэгийг бол хийх нь ач холбогдолтой. Энэ нь бол 12 холбоотой зүрхний бичлэг хийснээр бид нар титам судасны өвчин, хэм алдагдал, аль эсвэл зүрхний бүтцэн эмгэг хэмээн өндөр эрсдэлтэй хүмүүс сүүр тогтоох зорилгоор бол хийх нь бас тодорхой хэмжээний мэдээлэл өгдөг. Хоёрдугаарт нь бол зүрх судасны эмгэгтэй зөөр илэрсэн бол эсвэл ахмад настай эсвэл зүрх судасны эмгийн хүндрэлээс сэргийлэхээр зүрхний эхокардиограф буюу зүрхний эхо хийх зөвлөдөг. Зүрхний эхо нь та бидний мэдсэнчлэн зүрхний агших чадвар, ховдлын агших чадвар, хэсэгчилсэн агшилт, хавлага өөрчлөлт, бүтцэн өөрчлөлт гэмээр зүйлүүдийг мэдээлэл өгдөг учраас бас суур шинжилгээ болгож хэрэгэлдэг. Тэгээд тухайн хүнд бол зүрх судасны эмгэг дундаа хэрвээ зүрхний дутагдaltaй бол дутагдлын зөөр илэрдэг бол натрих пептидийг дэлгэрүүлж уцах хэрэгтэй. Мөн эдгээр шинжилгээнд өөрчлөлтөө зүрх судасны эмгэг зөөртэй, зүрх судасны эмгэг хавсарсан бол зүрх судасны эмчид бол үзүүлж зүрхний бичлэг эхо хийж эрсдлийг үнэлэх хэрэгтэй. Зүрх судасны эмч үзээд өнөхөр титам судасны эмгэг сэжгэлж байвал зүрхний ачаалттай бичлэг хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр ачаалттай бичлэг хийлснээр миокардын даалт ишемийг үнэлж ачаалттай чадварыг үнэлдэг учраас бас чухал ач холбогдолтой хоёрын бие зөвлөмжт бол орсон байдаг. Бүр шаардлагатай тохиолдолд бол титам судасны компьютер томограф хийж зүрхний судас үнэхээр нарийсан байна, өөрчлөлт байна уу гэдгийг бол үнэлдэг. Бүр цаашлаад цуснд тропон нөхцөх нь бол бас чухал ач холбогдолтой шүү гэдгийг бол зөвлөмжтөр тусгасан байдаг. Эдгээр нь бол хоёрын бие зөвлөмжтөр бол орж зүрх судасны эмч эрсдлийг үнэлдэг байх нэ. За тэгээд Мессал хийх гэж байгаа эмч бол тухайн өвчтөнд бол Мессалын ямар нэг эмгэг зөөргүй, эрсдэл багтай, өвчин хавсраагүй, зүрхний бичлэг эход өөрчлөлтгүй бол ерөн Мессалыг хийж болно. Төлөвлөгөөд Мессалаа хийхэд эрсдэл хүндрэл бага гэж үздэг. Хэрвээ титам судасны цочмог ханамжийн зөөр илэрсэн, аль эсвэл титам судасны эмгэгтэй, эсвэл хэм алдагдaltaй, эсвэл зүрхний дутагдaltaй бол зүрх судасны эмч үзэж шаардлагатай шинжилгээг төлөвлөж багаараа ярилцах нь бол зөв гэж үздэг. Нэмэлтээр бид нар хавлагын хүнд эмгэгтэй, эсвэл уушгины гипертенцтэй, аль эсвэл стент тавиулсан, аль эсвэл зүрхний бүтцэн өөрчлөлттэй бол эрсдлийг үнэлээд зүрх судасны өвчин эмчд үзүүлж шаардлагатай байдаг. Зүрх судасны эмч нь үзээд хэм алдагдaltaй бол хоолтор хийж яг ямар
хэм алдагдал байна гэдгийг тодруулдаг. Титэм судасны эмгэгтэй бол одоо титэм судасны компьютер томограф буюу одоо ачаалттай бичлэг хийж эрсдлийг тодорхойлж ачааллыг үнэлдэг. Аль эсвэл одоо шаардлагатай тохиолдолд титэм судасны компьютер томограф бүр шаардлагатай тохиолдолд нарийн шинжилгээ хийж одоо эрсдлийг үнэлдэг байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо хагалгааны авцад зүрх судасны одоо шигдээс эсвэл докторгүй баах эсвэл амнасанд аюултай хэм алдагдал одоо гарах хүндрэх одоо эрсдлийг бол бууруулах чухал ач холбогдолтой шүү гэж дурдсан байдаг. Бүр шаардлагатай бол одоо ээлцэн тропон натрих пептидүүд энэ хоёр маань хэвийн бус бол одоо зүрх судасны эмч эхо хийгээд одоо энэ хаалгааг хойшлуулах уу аль эсвэл үргэлжлүүлэх үү гэдгээ шийддэг юм байна. За тэгээд ийм зүйлүүдийг одоо та бид хэрэгжилж мэдчих хэрэгтэй. Хэрвээ хаалгаанд орж байгаа хүн бол зүрх судасны эмгэгтэй, авсарсан эмгэгтэй хүн байвал одоо хэрвээ үнэхээр одоо титэм судасны эмгэгтэй одоо реваскуляризац буюу одоо хаалгаанд орох зайлшгүй шаардлагатай бол хаалгаа төлөвлөгөө тагалгаа хойшлуулахыг одоо заадаг. Яагаад гэвэл бяц заслын үед одоо хүндрэл одоо гарах эрсдэлтэй учраас ялангуяа гемод намаг тогтворгүй судасны нарийсал 50%-аас дээш гарсан реваскуляризац хийх шаардлагатай бол эхлээд одоо реваскуляризац хийх юм уу зүрх судасны эмчлээд дараа нь бяц засалд оруулахыг бол зөвлөдөг. Хоёрдугаарт нь бол даралт ихсэлтэй хүмүүс бол маш их байдаг. Өөрөөр хэлбэл хаалгаанд орж байгаа даралт ихсэлтэй байдаг. Энэ үед бол эмийн эмчилгээг бол үргэлжлүүлээд хаалгаа хийлгэхийг бол заадаг. Ялангуяа одоо артерийн гипертензийн хэрэгцээ даралт нь 180-110-аас дээш бол одоо хүндрэлээс сэргийлэх зорилгоор зүрх судасны эмчд үзүүлж ажиглах бүр шаардлагатай бол бяц заслыг бас хойшлуулж болдог. За аль эсвэл гипотензтэй даралт багасдаг өвчтөн бол ер нь зүрх судасны эмчд үзүүлж бас шаардлагатай бол хаалгаа хойшлуулахыг зөвлөдөг. Яагаад гэвэл тухайн үед криз юм уу эсвэл одоо гипотензтэй үед эмчилж аваад оруулахгүй бол бяц заслын үед одоо гэнт перпоз буурах эсвэл янз бүрийн даралт ихсэлтийн кризийн хүндрэл гарах эрсдэлтэй учраас бас энийг бас анхааруулжтай байдаг. Бяц засал хийсний дараа бол одоо бяц засал хийсний дараа бол одоо артерийн гипертензийн эмийн эмчилгээг бол үргэлжлүүлэхийг заасан байдаг. За зүрхний дутагдaltaй өвчтөнд бол яг уу ER-ны буюу эпиро натрих өгч одоо натрих глюкоз тээвэрлэгчид дарангуулагч дапоглютидийн им ууж байгаа нөхцөлд бол 3-4 хоног төр зогсоогоод одоо дараа нь бол эмийн эмчилгээг үргэлжлүүлэхийг зөвлөдөг. За тэгээд уушгины даралт ихсэх өвчнөд бол тухайн одоо бяц засал орж байгаа өвчтөн эмийн эмчилгээг одоо үргэлжлүүлээд бяц засал хийлгэхийг зөвлөдөг. Яагаад гэвэл болцсохгүй хүндрэл болон зүрх судасны одоо хүндрэл гарах эрсдлийг бол бууруулдаг. Хэрвээ өндөр эрсдэлтэй одоо гипертензтэй хүнд бол одоо бяц засал хийхдээ бол зүрх судасны эмчд үзүүлж бол шаардлагатай бол зөвлөлтөх нь бол энэ бяц заслын үеийн зүрх амьсгалын одоо хүндрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үздэг. Хэрвээ энэхээр одоо хойшлуулшгүй хагалгаатай бол одоо инновац Канадын монитор бол одоо бас үзэж хаалгаанд орохыг бол зөвлөдөг. За тэгээ арт авахлахын материал авахлахын нарийслын үед бол ер нь зүрх судасны эмчд үзүүл эхо кардиограф хийж эрсдлийг үнэлж тодорхой хэмжээгээр бол багаараа ярилцсан бас чухал ач холбогдолтой шүү гэж дурдсан байдаг. За тэгээд даралт ихсэлтээс гадна одоо тосгуурын жиргэнэтэй одоо өвчтөн бяц засалт хийх нь орох магадaltaй байдаг. Энийг бол зүрх судасны эмч үзээд одоо шалтгааныг эмчлэхээс гадна тромбын болын хүндрэл цус алдалтын одоо эрсдлийг тодорхойлох шаардлагатай байдаг. Яагаад гэвэл тосгуурын жиргэнэтэй хүмүүс бол антикоагулянт эмчилгээг бол эхэлсэн ууж идэг учраас бас хянуур хандах шаардлагатай байдаг. Хэрвээ энэ зүйлийг одоо мэдхгүйгээс хаалгаа хийвэл цус алдах эрсдэлтэй тромбын бол эрсдэл бол үүсэх эрсдлийг бол дагуулдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд мөн слип апноёг бас асуумжаар илрүүлж бол эрсдлийг үнэлж авах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ одоо удирдамжийн мөн чанар нь бол одоо бяц засалд орох гэж байгаа өвчтөнд бол нэгдүгээрт нь бол одоо болцсохгүй хүндрэлээс сэргийлэх нь бол зүрх судасны өвчнийг бас эрт илрүүлж байх шаардлагатай. Хоёрдугаарт нь бяц засал хийж байгаа үед янз бүрийн хүндрэлээс сэргийж одоо бяц заслын зүрх судасны өвчний хүндрэлийг бол эрсдлийг бол үнэлэх шаардлагатай байдаг. Гуравдугаарт нь бол зүрх судасны хавсарсан эмгэгтэй хүнд бол зарим нэг зүйлийг анхаарах шаардлагатай шүү гэд энэ удаатай ингээд бичлэгээ дуусгая. Тэгээд дараагийн удирдамжаар уулзъя.